Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо буюу циркийн урд байрлах улсын хурлын гишүүн Ганбаатарын үүсгэн байгуулсан Камдер компани барьж буй орон сууцны барилгын краны хэсэг өнгөрсөн бям гарагт энэ хүмүүний ард харагдаж буй UB Central Residence-ийн барилга дээрээс унасан хэрэг бол гарсан юм а. Оршин суугчдын мэдээлж байгаагаар бол уг хэрэг нь шүүн дунд болсон байгаа юм. Краны хэсэг бол унахдаа UB Central гэх хаягийг мөргөөд уг хаяг доошо унах явцдаа 3 давхрын айлын цонхыг хагалсан байгаа юм. Сөөхөөс энэ талаар тодруулахад бол одоогоор гэмтэж бэрчсэн хүн бол байхгүй. Мөн уг хэрэг шүүхийн шатанд яваа учраас энэ талаар мэдээлэх боломжгүй гэсэн юм а. Урилдааны цаг эхэлж барилгын ажлууд бол эхэлж байгаа. Барилга барьж буй компаниуд хүний эрүүл мэнд амь насанд эрсдэл учруулахгүй үүднээс аюулгүй байдлын шаардлага дүрм журмыг сайтар мөрдөж ажиллах хэрэгтэйг сануулж энэхүү сурвалжлагаа бид бэлтгэн өргөж байгаамаа.